өөрөөсөө цаг зав гаргаад өөрсдийнхөө оюун мэдлэгт хүч нэмэхээр ирсэн та бүхэнд бол баярлалаа. За өнөөдөр бидний ярих сэдэв бол Эрдэнэс тавталгаа хувьцаат компани төрийн мэдлийн 85% цаг ард иргэдэд өмчлөх ямар боломж байна вэ гэдэг талаар мэдээлэл өгнө. Бидний мэдээлэл бол Facebook хуудасаар бол нэлээд сайн тарсан байгаа. За энэ өрөөнд юу ярих вэ гэхээр нэгдүгээр засгийн газрын тогтоолол ямар учраас энэ 1072 хувьцаа одоо бидэнд байгаа бол 1072 хувьцаа шүү дээ. 1072 хувьцаа гэдэг чинь өөрөө яаж хэлсэн энэ талаар товчхон ойлголт өгнө. За дараа нь бол хувьцаа маань өөрөө ингийн болно давуу хувьцаа гэсэн хоёр төрөлтэй байдаг. Ямар эрхтэй байдгийг талаар хувьцаа эзэмшигч нь ямар эрх хэдэлтийн хувьцаа эзэмшигчийн эрх энэ дээр хязгаарлагдсан байна гэж чинь тийм ээ. Энэ ямар учиртай юм? Өнөөдрийн бидний хувьцаа эзэмшээд байгаа гэдэг чинь ер нь яг ямар ойлголт байна вэ? Зөв юм уу, буруу юм уу? Энэ дээр товчхон тайлбар өгнө. За дараагийнх нь бол бидний санаачсан Эрдэнэс тавталгаа хувьцаат компани төрийн мэдлийн хувьд иргэдэд өмчлөх тухай хуулийнхаа төслийг танилцуулж ярих юм байна. Энэ хүрээнд бол хуулийнхаа төслийг хэлнэ, ач холбогдлыг ярина. Энийг хийхгүй бол ямар сөрөг үр дагавартай гэдэг талаар ярих юм байна. 2011 оны 3 сарын 31-ний 98 дугаар тогтоол гэж бай их хурлын 2012 оны 4 сарын 11-ний 116 дугаар тогтоолууд гэж ийм тогтоолууд гарсан энэ 1072 хувьцаатай холбоотойгоор. За тэгэхээр энэ тогтоолууд дээр юу байсан бэ гэхээр аж ахуй нэгжүүдэд тухайн Эрдэнэс тавталгаа хувьцаат компани 10% эзэмшүүлье гэсэн ийм хувь тогтоосон тогтоол дээр. За энэ аж ахуй нэгжээр ямар шалгуур тавьсан бэ гэдээ харахаар 2010 оны 6 сарын 30-ны өдрөөр тасалбар болгоод улсын бүртгэл бүртгэгдсэн аж ахуй нэгжүүд нэгдүгээр, хоёрдугаар гадаадын хөрөнгө оруулалт нь 25% хэтрээгүй ийм аж ахуй нэгжүүдэд энэ 10% тодорхой үнээр нь худалдах ийм нөхцөл тавьсан. Энэ дээр бол 486 аж ахуй нэгжүүд тухайн компани хувьцааг авсан. Энэ бол өнөөдөр бүртгэлтэй үлдсэн байгаа компаниудын тоо шүү. Тухайн үед энэ бол 30 сая төгрөгөөр зарагдчихсан. Нэг аж ахуй нэгжид очиж байгаа хувьцааны дүн бол олон компани өгсөн. Тэгээ энэ ажил явахгүй учраас засгийн газраас сүүл тогтоол гараад за яг урагшаа суучаарай шахаад. Тэгээд энэ аж ахуй нэгжүүд бол тэр 30 сая төгрөгнүүдээ нэлээд буцааж авсан. Тийм учраас өнөөдөр энэ улсын бүртгэлд байгаа 486 аж ахуй нэгж байгаа. Өнөөдөр тэр хувьцаатай байгаа. За иргэн дээр ямар шалгуур тавьсан бэ? Тэгэхээр 2012 оны 3 сарын 31-ний өдрийн 98 дугаар тогтоол маань гарч ирсэн. Тэгэхээр анх гарахдаа 586 ширхэг хувьцаа эзэмшүүлье гэж гарсан. Энийг одоо ер нь улсууд мартцсан байна. 1072 анх байгаагүй шүү дээ энэ чинь. 1072 биш. 586 хувьцааг энэ 12 оны 3 сарын 31-нд анх эзэмшүүлэх ийм тогтоол гарч ирсэн. За дараа нь яасан бэ гэхээр үндсэндээ энэ чинь өөрөө сонгуулийн шоу сая төгрөг болгоно, сая 500 мянган төгрөг болгоно гэдэг ингээд нэг ардсан ардын нам хоёр нэг юм амлалтууд өгсөн сая 501 мөнгө шиг нэг юм ногоон дэвсгэртээр ингээд болцоод өгөөд бурхныхаа өмнө тавьждаг байсан нэг сая 500 мянган төгрөгийн нэг цаас байсан да санаж нэг ой та нар. Энэ сонгуулийн амлалтын өрөөнд явсан хэд байгаа юм. Тэгээд иргэн бүр сая 500 мянган төгрөг олох хөтөлбөрийн хүрээнд нэмж 586 ширхэг хувьцааг иргэдэд эзэмшүүлье гэснээр үндсэндээ энэ 1072 гэдэг хувьцаа биднэрт өнөөдөр эзэмшилт байгаа. Ийм хувьцаа юм байна. Өөрөөр хэлбэл ингээд хоёр шат дамжжээ гэж ойлгож болно. Ингэхээр энэ маань юу болж юм гэхээр 2012 оны 4 сарын 11-нд Монгол улсын шинжилсэн бүртгэгдсэн иргэдэд энэ 1072 хувьцааг эзэмшүүлье гэсэн ийм тогтоолтой. Шинжилсэн бүртгэлгээ тухайн үед нэг юм яваад байсан та санаж байна уу юу? Энэ бол чинь нөгөө нэг баян ядуугийн ялгаагч гаргасан хөргөчтэй юу, зурагтай юу, танах ямрынтай юу, хэн байна гэдээсэн. Тэр чинь энийг бүртгэж авахтаа ингээд одоо нөгөө хүүхдээ 20 мянга чинь танах арай дундаас нэг баян айл байна. Өгөхгүй гэдэг ингээд
Ийм яваад байгаа нэг юм ачаан байгаа тийм ээ. Тэгэхэд бол энэ хугацаанд 2,511,000 иргэнд энэ 1072 хуудасаа эзэмшүүлэх ийм бүртгэл гарсан байна. За 3 дугаарт нь энэ тогтоолууд дээр юу гэсэн гэхээр 1 дугаарт аж ахуйн нэгжид өгсөн байна, 2 дугаарт иргэдэд ийм хөвцөө олгосон байна 10% тийм ээ. Энэ тогтоолоор юм. Гэхдээ энэ бол сүүлд 15% болсон, иргэдэд өгсөн 14% болсон. За IPO гарганаа. Гадаадын зах зээл дээр гарганаа. Энэ нь бол 30% байх маа тухайн компани хөлцөөний. Гэт ингээд энэ тогтоол бол 2018 онд дахин шинжлэгдэж улсын их хурлаас гарсан ийм 73 дугаар тогтоол гэж юм байна. Олон улсын хөрөнгөний бэстээр гаргахаар ийм баг. Энийг бол одоо сумын авдар сайд хөөцөлдөд их гүйцэн даа. Тэр Эрдэнэс тамтлага хуудас компани захиргаан үеигчсэн хэлэхдээ бид нэр нойр хоолгүй ажиллаж байна гэдэг байгаа. Тэгэхдээ энэ ямар үр дагавартай гэдгийг бол лекцийн төгсгөл дээр манай дараагийн илтгэгч ярина, тодруулж ярина. За Эрдэнэс тавталгаа маань өөрөө анх 15 тэрбум ширхэг хувьцаа гаргасан. Энэ одоо өнөөдөр ч гэсэн энэ хэвээрээ байгаа. 15 тэрбум ширхэг хувьцаа. За энэний түрүү хэллээ тийм үү, аж ахуйн нэгжид 10% нүг юу гэсэн. Энэ өөрөө одоо энэ чинь 0.005% эзэлдэг энэ 15 тэрбум ширхэг хувьцааны тоогоор илэрхийлбэл нэг 7 сая ширхэг хувьцааг энэ 486 аж ахуйн нэгж эзэмшиж байна. За иргэдийн хувьд бол энэ 10%-аас бол нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл 1475% энэ нийт хувьцааны ийм ширхэг хувь буюу 2 тэрбум 212 сая 283,863 ширхэг хувьцааг энэ нийт 2,511 мянган иргэн маань эзэмшдэг байна. Энэ тоо шинжлэгдэггүй, энэс хойш төрсэн хүүхдүүд авдаг үе тийм ээ. Энэ тооноос хойш өнөөдөр чинь 3 сая 200 мянган иргэн байгаа шүү дээ. Тэгэхээр өсөөгөө 700 мянган хүүхэд өнөөдөр хувьцаагүй байгалийн баялагийнхаа үр шимийг хүртэж чадахгүй юм л болцсон байна. Тийм ээ? За нөгөө төрд байгаа 85% бидний яриад байгаа төрийн мэдлийн 85% энэ нь бол 12.7 тэрбум ширхэг хувьцаа байгаа юм. За түрүүний энэ бол ерөөсөө энэ Эрдэнэс тамтлага хувьцаа компани гаргасан энгийн хувьцааны энгийн хувьцаа. Өөрөөр бид нар бол энэ 1072-оор мэдээд байгаа. Энэ 1072 хувьцаа бол биднээс дээр энгийн хувьцаа нэрэлдэг. Компани тухай хуулиар хувьцаа маань өөрөө энгийн ба даваа эрхийн хувьцаа гэж байдаг. Даваа эрхийн хувьцааны талаар мэдэх хүн байна уу? Түрүүний нэг лекцэн дээр би асууж ирсэн. Даваа эрхийн хувьцаатай хүн байна уу гэсэн хараар өгөхгүйсэн. Даваа эрхийн хувьцаатай хүн байна уу? Таагаар өгөхгүй за. За энэ засгийн газрын 2017 оны 5 сарын 30-ны өдрийн 154 дугаар тогтоол гэж байна. Энэ юу вэ нөхөр Эрдэнэс Монгол хувьцаат компани давуу эрхийн нэг ширхэг хувьцааг иргэн мөр дөмжлүүл эзэмшүүлье гэж байна. Бидний яриад байгаа 5 толгой компани чинь энэ Эрдэнэс Монгол компани охин компани. Тэгээд толгой компанитай гэсэн үг. Хувьцааг нь эзэмшдэг. За энэ Эрдэнэс Монгол гэдэг чинь өөрөө яадаг компани юм бэ гэхээр манай төрийнхэн чинь баярлалын баялгаа ард иргэдэд хуваарлаа нэгтгэж хагаад ингээд хувьцааг нь өгье ашигын үртэй ногдлог өгье гэд ингээд байгуулсан ийм компани байгаа Эрдэнэс Монгол. Энэ дээр бол өнөөдрийн байдлаар Эрдэнэс Монгол төр бүртгэлтэй байгаа эдийн сайтн дээр ийм 8 компани байна. Юу гэж вэ? Эрдэнэс 5 толгой Гашуун Сухад руудын замын компани байна. Энэ Эрдэнэс оюу Эрдэнэс оюутгал нэг тийм компани сайн харагдах байна. Багнуур орж байна, Шивээ орж байна, Эрдэнэс Шивээ гэж компани байна. Эрдэнэс метан гэдэг нөгөө хий гаргах компани. Эднийг чинь төрийн мэдэлд авлаа гэдэг. Төрийн мэдэлд авлаа ард түмнийхээ өмч болгочлоо гэдэг ба тийм ээ. Тэгэхээр энэ дээр нэмэгдэж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ компаниудын хувьцааг бид нэр Монгол ашиг хамгийн түрүүнд хүртэх эрхтэй юм байна.
давуу эрхийн хувьцаа гэдэг маань түрүүний 1072 хувьцаанд оногдож байгаа ноогдол ашигаас төрүүлж ашиг авах ийм эрхтэй хувьцаа байдیں۔ За улсууд асуугаад байдیں۔ Миний нөгөө хэдэн хувьцаа хайж байгаа, цөөрсөн байна, дутсан байна гэдэг ингээ яриад байдаг тийм ээ. Тэгэхээр энэ Эрдэнэс 5-7 хувьцаат компани иргэдэд эзэмшүүлэхдээ хүний хөгжлийн сангаас хишиг хов өрцөн мөнгөн дүнгээр хасагдуулан тооцсон. Энэ нэг 4 удаагийн ийм тохиолдол байт юм байна. Тэгэхээр энэ юу вэ нөхөр 2011 онд оюутны сургалтын төлбөр гэдэг 500 мянган төгрөг оюутнуудад өгжээ. Тэгэхээр энэ улсуудын 500 ширхэг хувьцаа гэсэн үг хасагдж байна. За 2012 онд оюутны сургалтын төлбөрт 491,960 төгрөг оюутнууд авсан байх нь байна. За дараа нь Ахмад улаан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон 1 сая хүртэлх төгрөг. Энэ бол бас нэг сонгуулийн хэлбэрээр яваад хаян хэрвээ нөгөө харсын гам хоёрсон сайд багтаа өөртөөхөө тойрогдод нэг хэдэн өндөгөөд ингээд дуусгацсан бас нэг сонгуулийн шоуолоо дуусан ийм л юм байгаа шүү дээ. За энэ дээр ягаад улаан нарбад өнгөөр дуудсан байна вэ гэхээр хувьцаа эзэмшигтэн оруулсан хөрөнгө гэж юм тийм ээ. Энэ юу хэлж байгаа вэ гэхээр одоо манай аж ахуйн нэгжүүд жишээл 100 хайлтаар очиод шинээр компани байгуулахад нэг сая төгрөгийн хөрөнгөтэй байх хэрэгтэй гэдэг яваад очдог. Дансанд чинь танаа сая төгрөг байна уу гэж асуудаг байдгүй тийм ээ. Одоо яадаг вэ гэхээр нэг ноутбук бүрдүүлж байгаа, нэг бол ширээ сандал бүрдүүлж байгаа сая төгрөгийнхөө өөрөө хөрөнгийг бүрдүүлээд ингээд нэг компани байгуулах явчихдаг шүү дээ тийм ээ. Тэрийг л үндсэндээ хэлж байгаа. Өөрөөр хэлбэл таны компанид оруулсан хөрөнгө бэлэн байвал сая төгрөг нь за тэр нэг компьютер сандал ширээ байвал тэрийг хэлж байгаа. Тэрийг хувьцааныхаа тоон таваа шүү дээ. Сая төгрөг байвал 1000 ширхэг хувьцаатай. Энэ 1000 төгрөгөөр үнэлэгцээ. Ийм байна гэж явцдаг. За бидний ярих гэдэг юм юу гэхээр энэ Эрдэнэс 5-7 хувьцаат компани нүүрсний орд буюу ордын үнэлгээ нөөц нь ард түмний оруулсан хөрөнгө юм аа гэж. Хөрөнгө төрний компьютер орно бид нар энэ ордын нөөцөөр бидний оруулсан хөрөнгөө. Тэгэхээр бидэнд энийг үнэлээд хувьцаа болгож оногдож байгаа юм байна. За энэ доор нь хууль өөрөөр загаагүй бол хувьцаа бүр саналын нэг эрхтэй гэж байна. Тийм ээ? Саналын эрхтэй байдаг. За энэ 12 оны 5 сарын 30-ны 181 дугаар тогтоолоор юу болсон бэ гэхээр 1072 хувьцааг нь иргэдэд хувааж эзэмшүүлээд нэлсэн нэг хувьцааных нь 933 төгрөг. Тэгээ энэ маань өөрөө яаж юм нөхөр хувьцааг саналын эрхгүй зөвхөн засгийн газарт нэлсэн үнээр нь бодлохоос бусад тохиолдолд захиран зарцуулах эрхгүй. Ийм болгоё. Засгийн газрын тогтоолоор шүү. Хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр биш тийм ээ. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ дэр бидний эрх зөрчигдөж байгаа байхгүй юу? Ямар эрх зөрчигдөж байгаа нь үндсэн хуулийн дээр олгогдсон хөдлөх, үйл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залхамжлуулах гэдэг эрх бол хаагайтсан. Засгийн газрын тогтоолоор та захин зарцуулж болохгүй, өв залхамжлуулж болохгүй гэдэг. За энэ итгэл үнэмштэй хүсэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрх энэ бас үндсэн хуулиар олгогдсон бидний эрх. Та үг дуурж болохгүй, саналын эрх байхгүй. Саналын эрхгүй гэдэг чинь үг дуурж болохгүй л гэсэн үг тийм үү? Ингээд бидний амыг хаагайчдаг. За хэлцэж байгаа асуудлаар санал авах. Энэ компани тухайд хуулиар зохицуулж байгаа юм. Одоо 4 сард баг. Ер нь компаниуд бол 5 сарын 1 гэхэд хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийж ноогдол ашиг өгөх дараа жил ямар хөрөнгө оруулалт хийх вэ энийг шийддэг. Энэ юм дээр бид нар юм хэлж чадахгүй. Одоо 19 оны хөрөнгө оруулалтынх нь задаргааг харахаар 283 тэрбум төгрөгийг зөвлөгөө авах үйлчилгээнд зарцуулна гэж. Тэгэхээр бид нар наадах болооч гэж хэлж чадахгүй. Бид нөгөө хүлээж авахгүй. Ийм л болчихж байгаа юм. За хувьцаагаа чөлөөтэй захиран зарцуулж чадахгүй. Өвлүүлж чадахгүй нь байна, зарж чадахгүй нь байна, тийм ээ. Ямар нэгэн байдлаар ашиг хүртэж чадахгүй ийм болчихж байгаа юм. За энэ дээр компани тухай хуулиар мөн компани ба нээлттэй ба хаалттай гэсэн хоёр хэлбэртэй байдаг юм. За
За энэ дээр товчхон хэлээд нээлттэй хувьцаат компани хувьцаа нийтэд чөлөөтэй арилжигддаг компаниг хэлнэ. Үнд цасны арилжаа эрхлэх байгууллагууд бүртгэгдснэ гэж байгаа. Энэ бол хувьцаагаа хөрөнгийн биржээр худалдаг компаниг нээлттэй компани гинэ гэж ойлгож байгаа. За хаалттай компани яадаг вэ гэхээр хувьцаа нь хаалттай хүрээнд арилжаалдаг компаниг хаалттай хувьцаат компани гэж байгаа. Өөрөөр ХКК гэж байгаа шүү дээ. ХКК гэдэг маань 50 хүртэл хувьцаа эзэмшигчтэй байдаг. Тухайн хувьцаа энэ 50 эхний ээлжинд бол 50 хувьцаа эзэмшигчдийнхаа дотор худалдаж борлуулагдаж шилжиждэг ийм л эрхтэй юм байна. Тэгэхээр бол нээлттэй биржээр хувьцаа нь арилжаалагдах нь байна. Хаалттай цөөхөн хэмжээний хүрээнд арилжаалагдах нь. Ямар ч байсан зарагдаа захин зарцуулж болохоор байна тийм үү? Тэгэхээр Эрдэнэс тавталхан маань нээлттэй компани болж чадах нь уу? Биш үү? Зарагдахгүй гоц тэ энийг хаалттай хувьцаат компани ингээ хуулийнхын хүрээнд яваад үзэхээр бас байдгүй аа. Тийм үү? За тэгээ би түрүү хэллээ. Хүний эрхийг зөрчөөд ингээд хил амын боож хаагаад хөдөлгөөнийг хаагаад байгаа юм бол одоо хүний эрхийг дээдсэн компани гэдэг юм яриад байх юм уу? Үндсэн хуулиар чинь одоо ардчаас хүний эрхийг дээдсэн ийм улс гэдэл яваад байдаг тийм ээ? Адгүй. За тэгэхээр энэ засгийн газар миний түрүүний хэлсэн 181 дугаар тогтоол тэгэхээр ийм нөхцлүүдийг хангадаг хүмүүс одоо энэ хүчин төгөл төр байх хэрэгтэй мөн үү? Хууль давсан дүрм журам тогтоол шийдвэр өөрөө хүчингүй байдаг. Тэгэхээр одоо энэ хуулиар давсан энэ засгийн газрын тогтоолыг яг үндэ бид бол заргалдах бүрэн боломжтой. Хуулийнхаа дагуу ажиллаа шээ танай компани. Хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хуулийн дагуу гаргаач. Тэгэд ингээд шаардах боломжтой. Доотлол нь харагдах очижээ. Тэгэхээр бол бид нэр ийм юм бол өнөөдөр ярихгүй. Тийм ээ? Харин байгалийн баялагын тэгш хуваарлтыг иргэн бүртээ хоолгын эдийн засгийн эрхчлөөнд хүрээ гэдгийг л та бүдэд уриалж байгаа. За бидний ярьж байгаа энэ 250 сая төгрөгийн хувьцаа бол төрний 1072 хувьцаа шиг эзэмшүүлэх биш шүү. Эзэмшин гэдэг бол нэг асуудал, өмчлүүлнэ гэдэг бол өөр. Өмчлүүлнэ гэдэг бол таны өмч болно гэсэн үг тийм ээ. Тийм учраас өмчийг яаж хамгаалт юм бэ гэхээр үндсэн хуулийн 5 дээр байгаа. Төрн нийтийн болон хувийн хөгжлийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалдаг гэж үндсэн хууль дээр заасан байдаг. Өөрөөр таны өмчтэй бол өмчийг чинь хуулиар хамгаалах юм байна. Тэмээ засгийн газрын тогтоолоор биш. Өмчлөгчийн эрхийг гагцхүү хууль заасан үндслээр хязгаарлаж болно. Тэгээд түрүүн засгийн газрын тогтоол дээр юу гэсэн? Саналын ирэхгүй. Тийм ээ? Захин зарцуулах ирэхгүй. Тэгэхээр засгийн газрын тогтоол биш учраас үндсэн хууль чинь тийм ээ? Үндсэн хууль төрж байгаа учраас маргаан үсгий гэсэн хүн бол боломж юм байна. Тэгэхээр бид нар өнөөдөр эндээс гарч олсон үндсэн хуулинд олгогдсон үндсэн хуулийн 26 дээр иргэд бусад байгуул хуулийн төслийн саналаа хууль санаачлагчид уламжилж болно. Ийм залт бий. Хууль санаачлагчид бол ерөнхийлөгч, их хурлын гишүүн, засгийн газрын гишүүд байдаг шүү дээ. Тийм учраас бид Эрдэнэс тавталгаа хувьцаат компани төрийн мэдлийн хувьцааг иргэнд өмчлүүлэх тухай ийм хуулийн төслийг боловсруулж санаачсан ийм орсод байгаа. Тэгээ өнөөдөр энийгээ та бүхэнд танилцуулах гээд ярьж байна. За ингээд миний ярих юм бол дууслаад тийм учраас Илтгэж Уганбаатаргаа тайлбар өргөе.